сайн байна да. Нэгдүгээр асуулт болохоор 2014 оноос хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгдэг болсон. Тэгэд энэ эрүүгийн хариуцлага хүлээлгэх процесс нь хуулиндаа тодорхойгүйгээсээ болоод үзмжийн шинжтэй, улсын шинжтэйгээр хуулийн этгээдүүдэд одоо хариуцлага ногдуулахдаа энэ тасан сэргийлэх арга хэмжээ авахдаа мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахдаа одоо дурам үзмжийн шинжтэй арга хэмжээнүүд авдаг болсон. Бизнесийн үйл ажиллагааг одоо төдөлзүүлэхдээ мөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахдаа, данс тооцоог нь хаахтаа энэ байдлууд бол аж ахуйн нэгжүүдэд маш хүн дээр тусч байгаа. Тэгээд бизнесийн байгууллагын хувьд бол эрсдлийн одоо түвшин үзэхэд бол бизнесийн тасалдал бол маш одоо том байр суурийг эзэлдэг. Тэгээд жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд бол 1-3 сар одоо ингээд үйл ажиллагааны зогсоо дансыг наачхад бол ер нь ингээд эрсдэл бол дампуурах хэмжээнд очдог. 3-6 сар болоход дунд болон том аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бас эрсдэлд орж дампуурах хэмжээнд баг ингээд очдог. Тэгээд энэ аж ахуйн нэгжтэй өөрөөр хэлбэл субъектив одоо ийм сэтлэхгүй энэ хуулийн этгээдэд хариуцлага ногдуулахдаа тодорхой процессгүйгээсээ болоод энэ аж ахуйн нэгжүүдийг яг хэрэг хянан шийдвэрлэх явцдаа дампууруулах хэмжээнд өөрөөр хэлбэл хувь хүнээр бол хэрэг хянан шийдвэрлэх мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулах явцдаа баг ингээд цаазаар авах хэмжээний ийм одоо ялтай ийм байдал одоо өнөөдөр одоо хууль эрх зүйн орчин байна. Тэгээд энэтэй холбогдуулаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд одоо өөрчлөлт оруулахаар өөрөөр хэлбэл саяын тэр шүүхээс тасан сэргийлэх арга хэмжээ авахдаа тодорхой үйл ажиллагааг төдөлзүүлэхдээ болон прокуророос мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахдаа энэ хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргахдаа тодорхой нөхцлүүдийг харгалзаж үздэг, тодорхой хугацаатай процесс санал орсон байна. За их төвшин гишүүн зөвшөөрлийн хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Дээрээс нь энэ бизнесийн үйл ажиллагааг үнэлтгүйгээр боомлдог, дансыг нь хугацаагүй хаадаг, энэ хяналтгүй байдаг тогтолцоог өөрчлөхөд эрүүгийн процессын хуулийг хөндөд явж байгааг бол би зарчмын хувьд дэмжиж байгаа. Тийм учраас энэ хууль бол асар их чухал. Данс битүүмжлэгч бай, үйл маргах журмаар үр харагдуулах, мөрдөн шалгах явцад компаниудын үйл ажиллагааг саадуулах арга хэмжээ нь өөрөө хяналттай байх ёстой гэдэг. Би үүнийг дэмждэг. Тийм ч учраас сая ерөнхий сайдаар томилогдсныхоо дараа энэ татврын байцаагч нарын хаацсан байсан татврын нийгмийн даатгалын болоод дансуудыг нээсэн. За ингээд дансуудыг нээсний дараа нэг 12,000 орчим баг шүү данс нь. Нээсний дараа 10 хоногийн дотор 37 тэрбум, өнөөдөр 42 тэрбум төгрөг эргэж төлөгдсөн. Тэгэхээр төр ард түмэнд иргэд аж ахуйн нэгжүүдэд итгэж чадвал тэр боломжийг олгвол ямар тод үр дүн байдаг вэ гэдгийг энэ шийдвэр бол нотолж байгаа гэж бодож байна. Хаагаад хязгаарлаад илүү далд эдийн засгийг бий болгоод байдаг. Тийм учраас компаниудын үйл ажиллагаа, баялаг бүтээгчдийг дэмжих нь засгийн газрын бодлого үйл ажиллагаа. Тийм учраас энэ бүх энэ үйл маргах журмаар энэ татвар хаадаг энэ компаниудын дансыг битүүмжилдгийг хяналтанд байлгая. За үүн дээр тодорхой одоо эрүүгийн процессын механизмыг эрүүгийн үргийг шүүгэн цэнэ шийдвэрлэх явцд үүссэн харилцааг одоо хэм хэмжээг нь маш зөв зохицуулъя гэдэг энэ санаачлага бол одоо та бидний хамтын ажиллаа гэж би бас үзэж байгаа. Тэгээ цаашдаа бол иргэддээ итгэж урагшлна. Татврын хуулийн нэмэлт өөрчлөлтийг барих үеэр ч хэлсэн бид хэрвээ үр төлбөрөө төлөөгүй байвал байсан хэдий ч бид нар тодорхой цалингаа тавих тодорхой хэсгийг нь үлдээж компани хэвийн үйл ажиллагаа явуулах болцоогоор хуулиар хангуулахаар татврын хуулийг бас өргөн байна. Тодорхой. За 1 минут. Инх төвшин шүү. Дэстрийн инх төвшин шүү. За бизнес эрхлэгч тулгамж байгаа өнөөдрөөс тулгамж байгаа нэг чухал асуудал болохоор хүний нөөцийн асуудал байгаа. Тэгэхээр хүний нөөцтэй холбогдлолтойгоор танаа бас зөвлөхүүдийн бас илэрхийлж байгаа байр суурьудаас харахад оюутан болон энэ тэтгэврийн насны хүмүүсүүдийг хөдөлмөрийн зах зээл дээр оруулж ирэх талаар бас тодорхой хэмжээний бодлого одоо энэ талаар арга хэмжээ авах одоо тийм бодолтой байгаа гэж ойлгосон. Тэгэхээр энэ талаар одоо ямар нэгэн төлөвлөж байгаа татвар хураамж ч юм уу энэ хөдөлмөрийн зах зээлийг тэлэх талаар хийж байгаа бодож байгаа ажил байгаа юу? Дээр нь энэ гаднаас ялангуяа улирлын шинжтэй бизнесүүдээр гаднаас ажиллах хүчин авахтай холбогдуулж энэ татвар оногдуулж байгаа байдлыг одоо өөрчлөх энэ татвар хураамжийн одоо багасгах юм бодол байгаа юу гэсэн асуулт байна. За ерөнхий сайд хариулъя. Ажлын хүчний оролцооны төвшин өнгөрсөн жил 63.2% байсан. Одоо 61 төрчлээ.
Нэг сүндө 10 хүн тутмын 6 нь ажил огт хайхгүй, ажил эрхлээгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ажлын хүчний оролцооны түвшинг ахиулна гэдэг бол хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх болцоотой бүлгүүдийг дэмжих бодлого. Тийм ч учраас төрийн албаны багц хуулийн шинжилгээг хийн. 213 мянган төрийн албаа хаагч байгаад анхар төрийн албатай болсон гэж ярьдаг. Гэхдээ нэг сургууль баригдаал 150 багш ажилчид нэмэгдээд байхаар төрийн албад анхар юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр бид нар public service, civil service гэсэн ангиллаа тодорхой болгож урагшлна. Яг таны хэлж байгаагаар оюутны цагийн хөдөлмөр эрхэлт тийг тодорхой болгоно. Дээрэс нь одоо ахмад насны одоо нөгөө тэтгэвртэй гарцсан хэдий ч ажиллах болцоотой одоо хүмүүст ажил олгох шинэ механизмыг бий болгоно. Ингэж хийж ажлын хүчний оролцооны түвшин ахиулна. За баярлалаа. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн тогтмолын мөнгө